За Монгол Улсын хөгжлийн 26 оны төлөвлөгөө батлах тухай гэдэг ингээд усыг хурлын тогтоолсон. Бүсчилсэн хөгжлийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгээ сая Гандамар сайд бүсчилсэн хөгжөлтэй холбоотой нэлээд чухал зүйлүүдийг дурдж байна. Хэрэгжүүлсэн. Гэхдээ өнөөдөр яг бодит зүйлээ л хэдүүлээ бас ярмаар байгаа. Яг энэ бүсчилсэн хөгжлийн бодлого хөтөлбөрийн хүрээнд бид нар орон нутаг маань ямар байгаа вэ? Хичнээн үйлдвэр баригдах юм бэ? Хичнээн ажлын байр бий болох юм бэ? Ажлын байргуугаас улбаатай орлогогүй иргэд дүүрэн, архитал дүүрэн, архиталтаа дагаад хүчирхийлэл дүүрэн. Ийм л төвшөнд өнөөдөр яг сумдууд маань байна. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжүүлгээд бид нар яриад байдаг бүсчилсэн хөгжлийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлээгээд яваад байгаа маань зөв. Мэдээж одоо 27 жилийн хугацаанд хэрэгжээгүй урааны төсөл хөдлөлөө. 10 бараг 20 жилийн хугацаанд хөдлөөгүй төмөр замын хил холболтын төслүүд маань хөдлөлөө. Сайн байна. Сайн ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Том төслүүд хөдөлж эдийн засаг тэлэх ёстой гэж ойлгож байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр орон нутагт ялангуяа бүсчилсэн хөгжлийн үжил баримтлалын хүрээнд ч тэр маш олон цаасуудыг л бид нар үйлдвэрлэж байна. Яг бүс нутгийн хэмжээнд бид нар хідэн үйлдвэрийг барьж хідэн ажлын байр бий болохоор энэ хөгжлийн төлөвлөгөөнд орж ирж байгаа юм бэ. Иргэдийн орлого хэрхэн нэмэгдэх юм бэ? Яг энэ бодит дүнгуудыг л бид нар гаргаж тавьмаар байна. Цаашдаа бид нар энэ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай асуудал өндөд байгаа. Яг яаж? Өнөөдөр байгаа эрхцэн орчин дээр гадаадын хөрөнгө оруулалт орох юм уу? Ямар боломжоор бид нар хангах ёстой? Энэ дээр би хариулт авмаар байна. За хүний хөгжлийн бодлоготой холбоотой асуудлууд байна. Бас л гой зүйл бичсэн л байна. Өнөөдөр Хөсгөл аймгийн Улаан улс Мөрөн хотоос 170 км зайтай байдаг. Өвчтний хяналтын монитор байхгүйгээс болоод няга хүүхдүүдээ Мөрөн хотод мониторд үзүүлэх гээд харуулах гээд 6 цаг явчих. Дунджааш. Тэгээ бид нар өнөөдөр энэ сум орон нутагт байгаа иргэдийнхаа асуудлыг өнөөдөр байгаа түвшинд нь шийдэж чаддаггүй ээжэж. Энийгээ шийдэх тухай өнөөдөр хөндөж яриаггүй ээжэж. Дахиад шин юм хийх тухай асуудлуудыг хөндөд байгаа. Шин суурьшлийн бүс байгуулна гэж бичсэн л байна л да. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд шин суурьшлийн бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Дагуул хотуудын хатуу зөөлөн дэд бүтцийн байгуулалт эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжинэ гэдэг. Шин суурьшлийн бүс байтугай өнөөдөр байгаа суурьшлийн бүсүүдэд бид нар өнөөдөр яаж дэмжих гээд байгаа? Яаж ажлын байраар хангах гээд байгаа? Яаж тэнд хүн амаа орлоготой болгох гээд байгаа? Энэ дээрээ төвлөрсөн бодлогоо бид нар ядаж 26 онд баттгаад энийгээ илүү сайжруулах тал дээр эхлээд байгаа суурьшлийн бүс дээр асуудлаа шийдчихэд дараагаар нь хэдүүлээ шин суурьшлийн бүсийг ярихгүй юм уу? Бодит тоол авмаар байна. Тэгмээр байна гэсэн мөрөөдлийн чагсаалт сонсоод аймааргүй байна. Яг бодит тоог л хийж өгөөч л гэдгийг хүсэж байгаа. Асуултанд хариулт. Баярлалаа. За Лувсны Гандамар сайд хариулт өгье. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Ерөн бүсчилсэн хөгжлийн бодлого бол өөрөө ядуурлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой эдийн засгийн бодлого. Яг энэ дээр бол тантай төсөөлж байгаа төсөөлөлт бол санал нэг байгаа. Бид нар энэ бодлогоо яг эцэслэж одоо гаргасан уу гэвэл бас хагас дутуу юм байна. Одоо нэг үгүй хэлэхэд. Яг гэвэл энэ бүсчилсэн хөгжлийнх нь тухайн бүсүүдийн өөрийн нөөцийн судалгаа дутуу байна. Дата өгөгдөл нь дутуу байна. Ерөнхий төсөөлөл байна. Ерөнхий төсөөлөл дээр бодиттой хөрөнгө оруулалтуудыг татъя гэж байна. Бодиттой хөрөнгө оруулалтуудыг татгаж жишээлбэл одоо таны сонгогдсон хойд бүс дээр бол яалтчгүй зэсийн сmelter-ийн үйлдвэр бол тэргүй гэнэнд орж ирэх учиртай. Тэрийг залгаад Эрдэнэт дээр зэсийн баяжуулах сmelter-ийн үйлдвэрээ дагсан аж үйлдвэрийн зохицолроо бид нар хийх хэрэгтэй. Энэ дээр бол 25 оны сүүлийн хагас 26 онд бол хэдүүлээ бүтэн алхнаа. Ингэж чадах юм бол 3-4 мянган ажлын байр бол тэнд бүрэн дүүрэн гарч ирэх юм бололцоо нэгдүгээрт байна. Хоёрдугаарт хойд бүсийн тухайд бол аялал жуулчлалын бүс болгоно гэдэг нь бол маш ойлгомжтой байна. Тэгэхээр аялал жуулчлалын бүсээ ер нь хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогоо бид нар гаргаж байгаа юм бодитоогоор. Бодитоогоор бодлого гаргахад эхний ээлжинд бол 4 улирлын
аялал жуулчлал авах чадварыг хэдүүлээ нэмэгдүүлэх юм байлаа. Өнөөдөр байгаа аялал жуулчлалын нөгөө хүлээж авдаг төвүүд нь зөвхөн 100 намар тэгээ хавар дулаархаар үйлчилдэг. Ингээд өвлийн улирал намар гүйтгэхээр бол үйлчилгээ явагддаг. Ийм зүйл байгаад байна. Тэгэхээр бид нар бол бүсчилсэн хөгжлийн хүрээнд яг хойд бүсдээр аялал жуулчлалыг хэрхэн дэмжих вэ? Жишээлбэл аялал жуулчлалын одоо орон байрууд байна шүү дээ. Тэрний газрын татварыг яах вэ гэдэг асуудал цоошноор хөндөгдөнө. Аялал жуулчлалын компаниудыг татварт хамруулах уу юу гэдэг асуудал хөндөгдөнө. Яг энэ утгаараа бол яг бүсчилсэн хөгжил өөрийнхөө бүсийн нөөц боломж тэн дээр тулгуурласан асуудлуудаар шийдээд явна. Шин суурьшлийн бүс гэдэг нь бол хар хорино хэдүүлээ босгож ирнэ. Хүннөө хотоо босгож ирнэ. Энийний төлөвлөлтийг хийхээс өөр аргагүй. Өнөөдөр байгаа суурьшлийн бүсүүдийг сайжруулахыг бас шинчилж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид нар 150 мянган айлын орон сууцны үндэсний хөтөлбөрөөр зарлаад явах юм бол жишээлбэл одоо өцөгдөр бидний ажилласан цогц цэцээ сум, хам богд сум, тэр гашуун сухат гэдэг энэ газрууд дээр бид нар хот төлөвлөлтийг шинээр хийх боломж бол байна. Тэгээ энэ хүрээнд ажлуудаа төлөвлөд явж байгаа шүү гişүнэ. Тэгэхээр бид нар бол 6% эдийн засгийн өсөлт гэдэг бол яг тэр хэмжээгээр ажлын байраа нэмэгдүүлэх юм л тооцоо. Эдийн засаг өсөх хэмжээгээр ажлын байр бий болдог. Эдийн засаг өсөх хэмжээгээр 6%-аар эдийн засаг өсөж байхад хүмүүсийн орлого 5%-аар нэмэгдчихэд. Энэ бол өөрөө уялдаатай. Эдийн засаг өсөөд яг орлого За Батүлжин Батэрдийн шиг тодруулжсан. Харин ганц сайд ойлгож байгаа. Ингээл ерхий л хариулаад байгаа байхгүй. Яг нэг болоод аялал жуулчлал дээр хойд бүс дээр газрын татвараас тодорхой хэмжээнд хөнгөлөх нь нэг чухал асуудал биш. Хамгийн чухал асуудал бол эрчим хүч. Тэнд дөрвөн улирлын аялал жуулчлалтай болохын тулд өвөл ажил дэх системийг дэмжихийн тулд 100 доктортой ажиллуулахын тулд эрчим хүч хэрэгтэй байна. Бороо ороход бүх баазуудын цахилгаан тасарч шít. Би сайд багтаа энэ асуудлыг хөндчихсэн. Эрчим хүчний маань яа маань юу гэж хариулдаг вэ гэхээр эрчим хүчний хангалт дутуул гэдэг. Үнэн. Гэхдээ тэнд өнөөдөр нэг үлэхэд газрын төлбөрөөс илүүтэй эрчим хүчний хангалтыг доктортой байдалтай байж өгвөл дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжиж бэлэн байна. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө бэлэн. Хоёрдугаар Төсвөл аймаг, Булган аймаг мал аж ахуй ихтэй. Яг энэ чиглэл дээр мал аж ахуйд суурилсан, малын бүтээгдэхүүн суурилсан хэдэн үйлдвэр баригдах юм бэ? Боломж байна. За хаан төмөр сайд нэмж хариулъя. Тэгэхээр бол бид нар эрчим хүчнийхээ чадлыг нэмэгдүүлэхээр маш тодорхой ажлууд хийж байгаа. Энэ жилдээ багтаагаад 300 мегаваттаар бид нар хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Тэгээд энэ эх 7 хоног засгийн газрын хурлаар нэг чухал зүйл яригдах гэдэг байна. Тэр бол энэ тархмал их үүсвэрийн бид нар боломжийг гаргаж өгөх. Ялангуяа говийн бүс, баруун бүс гэдэг энэ хоёр бүс дээр тархмал их үүсвэрийн боломжийг гаргаж өгөхгүй бол эдийн засгийг нөгөө бид юу эрчим хүчийг хэдүүлэл либералчлна гэж яриад байгаа нь тэр тодорхой хэмжээ хүртэл эрчим